Бардам байлгүй яг үнэхээр сайхан байдаг. Одоо энэ оюутнууд төсөлдөр хамгийн хүнд ажил, хамгийн өндөр эрсдэлтэй ажлыг бид нэр өөрсдөө гар бие олцоод ингээд явж байгаа замбарчууд энийг амжилтаа ингэж ухаад ийм одоо 1000 м гаргаа явуулсан. Тэгээд дээрэс нь бидний одоо майнер гэхээс илүүгээр уурхай сикер гэдэг аахгүй нэвтрэгчнэр одоо босод одоо уурхай хэлцнүүдээ бүгд ингээд техник байдаг бүгд операторууд бол манай босоо хамныхан маань бүгд уурхайч юм аахгүй. Бүр сикер нэвтрэгчнэр тэгээд өөрсдөө бахарах зүйл нь ер нь тэр шүү дээ. Сикер нэвтрэгч байх нь хамгийн гоё одоо юу гэх нэр үндэний хэрэг аахгүй. Тийм Улаанбаатар хотын офис болон уурхайн талбар дээр хоёр офист хоёуланд нь одоо ажиллахын тийм сонирхолтой одоо амьдралын хэв маягт нөлөөлж байгаа юм гэх юм бол одоо жишээ нь офис дээр эрэхтэй хувцас ямагт сольж ирнэ Улаанбаатар хотынхаа ердийн амьдралын хэмнэлд одоо байнга оролцож янз бүрийн өөр хэмнэлтэй Улаанбаатар хотод байдаг ажлын өдрүүд өнгөрдөг бол уурхаад байх ажлын өдрүүд маань болохоор дөрөмт хувцас өмсөөд бэлэн хоолн дээр уурхайнхаа байранд зочин шиг одоо тийм өөр хэв маягаар амьдардаг. Тэгээ энэ нь сонирхолтой одоо амьдралын хэв маягийг бий болгож байна. Ажил тавлаа шоёроо. Баян горч ус алтны тийм уурхай гараараа алт олборлдог тийм уурхаанууд маш их байдаг гэсэн. Тэгээд бид нар алтан дээр ажиллаад тэр хуур аргын төхөөрөмжөөр ингээл гараараа алт олборлол тэрийг ингээл амьдралдаа хэрэглээл тий сургууль соёл хүмүүдээ хэрэглээл ингээл явж хахад л би хичих хэвээр юм байна тий ямар нэгэн байдлаар одоо боловсрал эзэмших хэвээр юм байна. Сурсан мэдсэн зүйлээ илүү баттгаж одоо илүү чанартай боловсралыг эзэмших хэвээр байна гэсэн одоо ухамсарыг тэнд л би явуулж авсан гэж боддог. Тэгээд жил бүрл ингээл агс дэвшилтэй миний одоо хобби болон ажлын карьер гээл жил болгон л агцтай байгаад би бас аав хоёрын тэр хичнээн одоо өөрснөө мөнгөгүй ч гэсэнтэй тэр 15,000 төгрөгийн төлбөртэй сургуульд ингээ ямар ч санаа зовхонгүй чи сурах ёстой гэдэг байдлаар хандж исэн хандлага нь бол үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээд тэр бүхэн л одоо намайг өдий зэрэгтэй тодорхой бас боловсралтай тодорхой мэдлэг чадвартай болгосон гэж би бодож явдаг. Тэгээд аав хоёроо бас гоё хавчлаар гоё ачиг нь хариулгасэл гэж боддог доо. Тэгээд Welcome. Oh, hello arkadaşlar. How are you? I'm fine. Welcome. How was your roster break? Oh, very nice abi. Oh, merhaba abi. Merhaba. Nice. Hoş geldin. Thank you. Teşekkürler abi. Ярилцсан. Коммишн дээр ашиглаж байгаа химийн бодиснууд агуулгатаар бүртгэлтэй хадгалагдаж байгаа химийн бодисын STS-тэй хор аюуланд олох материалтай цог одоо өгөөд тэгээ хадгалах дээр манай төлөвлөмөр маань ажиллахаар байгаа. Энийг цааш нь дамжуулаад өгөөрэй. За өөр нэмж ярилцах сэвтэшээрэй. Барилгын төслийн талбай дээр ажил 6 цагт эхэлдэг. Тэгэхээр 6 цагт өглөөний хурлууд эхлэхэд нэг ээлжиндээ 150 гаруй өглөөний хурал нийт гэрээд байгууллагуудын маань бүх баг нэгжүүд маань өглөөний хурлаа хийдэг. Тэгэхээр хэр том баг бах тухайн өдөр яригдах ярианы сэдвээс хамаарат 6 хагасаас 7-гийн хооронд дуустдаг. Клабын өсвөрийн өөрчлөлттэй ажлууд хоригдсон.
Шатны баг 21 дээр стейшн дээр за бэлт хажил зориулж давцсан усрсан байна. Өдөө ээлжиндээ явна. За бүгд өглөө нэмийн конференц баг өнгөрсөн шөнийн ээлж 20 кинорын тейк-офф энчин дээр өвди панч лист авах ажил хийсэн байна. За өөрөөр хэлбэл Стааварц мэдээлэл сайжруулах зүйлс. За байхгүй бол ахлуу дараагийн хурдан орё. Дараагийн хурдан. За TS21-ийн чийлдрийн бид нар бол эрэхтэй бол 1.5 жилийн гэрээтэй MSS Property бол MSS International гээд хоёр компани хамтарсан байдлаар оюутлахын гүний урахад бүтээн байгуулалтыг хэрэгжиж ийла. За эрэхэд бол оюутлахоо тухайн үед бол Jacobs одоо бол Borla гэдэг нэртэй юм гадны хөрөнгө оруулалтын менежментийн компани удирдлагын дараа ажиллаж байна. За ажиллах хувьцад бол биднийг одоо уурхад юу ч мэдэхгүй ийм залуучууд ирэхэд бүх зүйлийг тгээс нь эхлээд тухайн гадны мэргэжилтнүүд бол зааж сургаж хамгийн дөрөнд одоо уурхад хэрхэн аюулгүй ажиллах уу, аюулгүй байх уу, ажлыг хэрхэн одоо аюул орчдгүйгээр зохион бодоо гүйцэтгэх үү гэдэг иймэрхүү төлөвлөлтөй ажлууд хийж байсан. Юуныхан Borla-гийн өөрсдөө окей гэж байна тийм. Одоо гараад уулзъя гэж юу? Тэгдэг даад үндэ өртөө явууч. Баярлаа. Хүний одоо урахын төсөл яг дөнгөж эхлээд мөн одоо эд хүн хүчээ нэмэж одоо бүтээн байгуулалтын ажил руугаа орж явах явцад орж явах үедээ хамгийн ихтэй одоо жилдээ 20 сая хүн цагийн ажил гүйцэтгэдэг 6,000 гаруй хүн урахын талбар дээр зөвхөн гүний урахын төслийн хэсэгт ажилладаг одоо ийм томоохон олон хүн бужигнсан төм түжигнсэн ийм ажлын талбар байлаа. За ажлууд маань амжилттай гүйцэтгэгдээд тухайн бүтээн байгуулалтууд маань дуусаад бид нар оюутлахын одоо сайтта шаардлагатай тэр бүтээн байгуулалтууд үйлдвэрлэлийн одоо хэсэг нэгжүүдийг хүлээлгэж өгөхийн хэрээр хийж гүйцэтгсэн бүтээн байгуулалтаа хараад баярлах, бахархах тийм эргээд нөгөө талаасаа тодорхой амны төгсгөлд ирж байгаа учраас тийм гонигтай амт холимог мэдрэмжтэй одоо гүний урхан ажилчид, гэрээт ажилчид, үндсэн ажилчид бүгд л ижил төрлийн сэтгэл зүйтэй байна. Хайд төвшөө. Юу юм зөвхөн юм. Сасан. Ийм зүм үү? Ямар харагдав? Аа? Тийм ээ. Бас их зөөхөн болжээ. Өдөө нэмэн. Цаавцано ингээд өнөөдрийн тасалтаа хүрцгаа. Хүчний тасгал 1 2 3 4 Одоо өгсөн энэ 7 хоног буух шатчин яг энэ 7 хоногийн төлөвлөгөөнд осон шатны хайдаа шатны байгаа вэ? За бүр тестийн шат төлөвлөгөөрөө буухаар болсон. Одоо яг барилгын шат гэдэг юмны маань ер нь хамгийн эрхэм зорилго нь бол эцсийн хэрэглэгч буюу захиалагч нар бидний угсарсан барилгын шатн дээр хамгийн орой дээр нь гараад яг хийх ёстой ажлаа хийхтэй. Жишээ нь механикийн баг бол тэр дээр гараад болтоо боох механикийн ажлуудаа хийх төмөр хязаа угсрах. Тэгэхээр тэр хүмүүсийн нөгөө нэг газарт үйлдэх боломжгүй ажлуудыг мэдээж өндөрт үйлдэнэ. Өндөрт үйлдэхийн тулд хамгийн аюулгүй тэр ажлын давцан гэдэг юм бий болох хэвээр. Тэрийг нь болохоор манай залуучууд юу нь бол угсарж өгдөг. Тэгэхээр бидний онцлог бол ерөнхийдөө бол бусад багууд гэртээ эрүүл харих, эрүүл байх, аюулгүй байх, аюулгүйгээр ажиллаа гүйцэтгэх тэр бүх боломжийг л манай залуучууд хардаг гэсэн.
Баянгар аймаг Галууц муу соёлын төвийнхөө хөгжмийн багш эрхлэгчийн ажлыг бас хийдэг байсан. Тэгээд 18 онд сургуулаа 7 сар сургуулаа төгсөөд энэ мэрэгчлэрийн ажиллая гэсэн зорилгыг өөртөө тавиад ажил хайсан байхгүй. Тэгээ ажил хайгаад ингэсэн чинь Өмнөговь аймгийн Хамбогд суманд дулаан гамжийн инженер ажилд авах гэж зар гарч ирдэг. Тэгээ ингээд судлаад үзсэн чинь Өмнөговь аймагт маань нөгөө дэлхийн том уурхай оюутлахаа маань тэнд байдаг болж тараад тэгээд дотроо нөгөө ороогүй байгаа хэрнээ өөртөө зориг тавьдаг. Окей. За би тийш очих юм бол магадгүй би дараа нь ямар нэгэн байдлаар би оюутлахаар орох тийм боломж байгаа юм байна. Юу юм? Юм явах уу? 21 оны 3 сард ажиллаа өгөөд тэгээ 21 оны 4 сараас оюутлах руу анх механикийн албан тушаал дээр анх одоо ажилд орсон. За тэгээд оюутлах руу нөгөө анх бодож исэн юм маань одоо дийлчиж байгаа шүү дээ. Оюутлах руу орлоо. Оюутлах руу орлоо. Маш нөгөө өмнө нь одоо би олон барилгын олон төслүүдээр ажиллаж исэн. Нөгөө тэнд баримталж исэн дүрм журам, тэнд баримталж исэн аюулгүй ажиллагаа, тэнд баримталж исэн одоо ажлын зарчим маш өөр болоод ирсэн. Тэгээ би ерөөхдөө нөгөө механикаар ажиллаж байгаа учраас хамгийн доод шатнаас нь одоо бүхэл зүйлсүүдийг сурч эхэлсэн. Жоо садлын 3-1 дээр сон. Тэгээд хин хоор аваагүй те. Баг багаар тавьсан өөртөө тавьсан зорилго, баг багаар сурсан зүйлс маань үнэхээр маш их хэрэг болд юм лээ. Энэ орлого. За ингээд хөлөө ингэж хийдэг байхгүй. Хөлөө сайхан хөтөө улаар ингэж зарж байна. За тэгээд бити юм дуураарай. Бити юм дуураарай байж байгаа. За энэ хоёр үү. Миний нөгөө гол хобби чинь бол яг хөгжим урлаг, энэ язгуур урлаг, ардын язгуур урлаг, ерөөл магтаал, хөөмий, туйл хэмчлэн яг миний одоо тулгуур хобби маань тэр учраас хоббин дээр би бас аягүй их ажилладаг байсан. Тэгээд нэлээд сайн хөгжүүлсэн байсан учраас сонгон шалгаруулалтанд ороод тэгээд анхны одоо сайтын анхны хөгжмийн багшаар анх ажилд орсон. Тэгээд энэ маань бас миний амьдралын хувьд бас гайхалтай үнэхээр гоё мэдрэмж авсан. Механикийн албан тушаалаас хөгжмийн багш гэдэг үл яг миний хувьд бол нөгөө левел ахаал яваад байна те. За юу явах вэ? Миний багш юу явах вэ? 51347. Алтаа. Номыг ажиллаж байгаа яг параллел явж байгаа. Тухайд айгүй үр дүн гараад шавнартаа бид нэлээд хэдэн бичлэг хийж бас нөгөө оюутлага групп сайтад шеэрлээд ингээд ихэмшлэнгийн ингээд сайт дотор хөгжим анги маань бас маш одоо амжилттайгаар хэрэгжиж эхэлсэн.
Enka Global Construction баяжуулахын тоног төхөөрөмжийн өргөтгөлийн ажил руу одоо шинэ ажил руу орж ирсэн анхны одоо Турк компани гэж би сонссон ойлгоо уурхай. Тэгээд би энэ компанид одоо механик тоног төхөөрөмж угсралтын багийн тоног төхөөрөмж угсралтын супервайзер буюу тоног төхөөрөмж угсралтын одоо анхны ахлах ажилтнуудын Монгол ахлах ажилтнуудын нэгээр бас энэ компанид орсон байдیں۔ За эргээд санахад тэгэхээр би бол яг 2006 онд анх их сургуульд 2010 онд төгсөжсэн. За тэгээд эхний 6 жил бол яг иргэний барилга дээр ажиллаж байлаа. Тэгээд одоо сүүлийн 8 жил 16 оноос 24 оны хооронд бол энэ олон улсын төсөл дээр ажиллаж байна. Ер нь бол инженер гэдэг хүний мэргэжилтэй инженерийн бүтээн байгуулалтын одоо нэг гоё сонирхолтой тал нь өдөр болгон шинэ зүйлүүд хийдэг. Хийж байгаа зүйлүүд нь хэзээ ч давтагддаг, байнгын өөрчлөгдөж явдаг. Өөрчлөгдөж явж байгаагийн хэрээр эндээсээ суралцах зүйл бол маш их байдаг. Миний хувьд бол одоо мэргэжилтэй маш дуртай. 16 онд ахлах ажилтан албан шаалдагаар ажиллажсэн. Одоо би барилга угсралтын менежер гэдэг. За чи тэндээс нэг 2 ам аваад. Эсвэл чи өөрөө ам авсан. Тухайд одоо манай баг хамт олон бол яг барилга бүтээцийн баг нэг 50-аас 60 орчим хүнтэй. Төсөл бол нэг 100 одоо талбар дээр бол нэг 150 яг үндсэн төсөл дээр бол 300-аас 400 ажилтдаг байсан бол одоо миний хувьд бол төсөл хөгжлийг хийгээд сая яг энэ материал дамжуулалт 2 жилийн хүрээнд 1280 орчим хүний багийг удирдсан одоо менежментийн багт барилга угсралтын менежер албан тушаалтайгаар ажиллаж байсан. Анх иржсэн төсөөлөл бол одоо юу ч мэдэхгүй байсан. Уурхай гэж ямар юм байдгийг, уурхайн гүн гэдэг орчин ямар байдгийг бол би үнэхээр төсөөлөлгүй байлаа. Орж ирэхэд яг ингээд нэг юм шуудатай гурилан дээр гიშгэж байгаа юм шиг боригсон тоосон дунд байдаг байсан. Тэр тухайн одоо орчныг бид нөр өөрсдөө одоо бүтээн байгуулалт өөрсдийнхөө залуучуудтай баг хамт олонныхоо тусламжтайгаар гадаадын мэргэжилтнүүдийнхаа дэмжлэг тусалсан зөвлөгөөнийхөө үндсэн дээр бүтээн байгуулалт хийгээд одоо яг бид бүхнийг гიშж байгаа юм сайхан бетонын гадаргуутай бидний ард харагдаж байгаа юм сүндрэлсэн том бүтээн байгуулалттай ингээд байна. 8 жилийн хугацаанд энийг бид нөр өөрсдөө хийх, бүтээх бүрэн болцоотой чадвартай болсон гэдгийг үзэхэд бол маш таатай байна гэсэн. Бүшээгүй. Баярлалаа. За би яг өөрөө хувь хүнд бол оюутлага компани ажилтан биш. Гэхдээ би бол оюутлага компани нэг гүйцэтгэх компани одоо менежер гэх. Миний мэдж байгаагаар 2003 оноос одоо анхны хэмжээ те холбооны хайгуулын үйл ажиллагаа эхэлжсэн 2008 оны орчимд бол анхны бүтээн байгуулалт эхэлж байгаад 2013-4 оны үед зогсолт хийгээд 16 оноо дахин явж байгаа. За ер нь бол одоо бүтээн байгуулалт бол нэлээд явцсан. Өдрийн биетийн газрын гадар руу гаргаад олборлыг нэлээд өгсөн байгаа гэж би удаа үзэж байгаа. Яг энэ үндсэн уурхайн гүний болон газрын гадаргын өдрийн биетийг тээвэрлэх олборлох хэмжээний төслийн бол нэг 90 орчим хувьтай болсон гэж үзэж байна. За 2026 оноос бол яг өдрийн биетийг газрын гадар дээр одоо гүний уурхаагаас албан ёсоор гаргаад 100% одоо хүчин чадалтайгаар одоо энэ уурхай минь ажиллана гэж боддог. Энэ бол одоо төлөвлөгөөний дагуу тэгж явах ёстой. 2030 он гэхэд бол одоо тухайн энэ одоо энэ оюутлахаа уурхай минь 100% хүчин чадалтайгаар одоо бүр ингээд дэлхийн одоо 3-т орно гэдэг яригддаг шүү дээ. Энэ хэмжээнийхээ хөгжилд бол хүрсэн байна гэж харж байгаа гэсэн. Yeah, so plan for today, Enka will do the safety share.
Going to publicise some hot work initiatives that they're doing after the recent fire in March. Өнөөдрийн safety sharing Enka компаниас захин гарсан галын ажилтай холбоотой халуун өдрийн ажил болон өнөөдрийн ажлаас гэж ажил байдаг. Okay, so just starting off the safety share, just like to invite Enka. Rio Tinto-гийн удирдлагын арга барил оюутлогоо дээр нэвтэрхийн хэрээр нэг сонирхолтой одоо дүр зураг ажиглагдж байгаа нь өнөөдөр оюутлогын уурхаа дээр ажиллаж байгаа Монголын одоо дотоодын маань ажиллах хүч тэр өөрчлөлтийг, тэр дүрм журмыг, тэр шинэ санаачлагыг айгүй хурдан өөрөмшүүлж аваад өөрийнхөө уурхаа дээр ажиллаж болохгүй нөхцлүүдээр нь үзээд сургамжуудыг бий болгоод за болж байгаа тэр арга туршлагуудаа сайн туршлага болгож илүү одоо төгөлдржүүлээд ингээд энэ сайн туршлагуудаа дараагийн уурхаа руу шилжүүлж тэр суралцсан одоо мэдээлэлээ дараагийн уурхаатай хуваалцах хэмжээнд одоо ийм тэр өөрчлөлт тэр өгөөжийг хүртэж ингэж өсөж дэвжиж явж байна. За миний ажиллаж байгаа эрүүл мэнд аюулгүй ажиллагааны салбарт ч гэсэн олон төсөл хөтөлбөрүүд Rio Tinto даяар хэрэгждэг. Тэрнийг бид нар оюутлогын талбар дээр авч нотогшуулдаг. Тодорхой хэмжээнд үр дүнтэй байдлыг нь хянаж эргэж одоо мэдээллийг өгч яадаг. Тэр бидний өгж байгаа мэдээлэлээр үнэлж Rio даяараа тухайн системаа дараагийн сайжруулалтаа хийж ингээд явж яадаг. За мөн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны салбарт ч гэсэн олон төрлийн сайн туршлагууд, тэргуун туршлагууд, сургамжууд бий болж тэрийг бусад уурхаануудад одоо хуваалцаж явж байгаа. Okay, any questions, leaders? Any questions regarding the hazard hunting process? Аюулыг илрүүлдэг энэ хөтөлбөр маань үнэхээр үр дүнгээ өгдөг. Ослын тоо мэдээллийг одоо ослын гаралтыг багасгадаг ажлын талбай дээрх одоо бид нар салхи шуурганы улирал руу ирж байна тий. Ажлын талбай дээрх аюулыг багасгахад маш ихээр нөлөөлдөг. Нөгөө талаасаа яг талбай дээр ажиллаж байгаа баг ахтлах одоо тэр ажилтан өөрийнхөө ажлын талбай дээрх аюулыг олж хардаг одоо HSE-гийн биш байна гэдэг нь өөрөө нөгөө талаасаа юу ахгүй юу одоо бэлэг шин нүдээр те тэрийг олж харах шууд аюулыг олж харах тийм нөхцөл бий болж байдаг. Тэгэхээр тэрийг бий болгоход аягүй сайн дасгал болдог ийм хөтөлбөр байгаад байгаа. Yeah, little bit addition that I added when I start speaking in Mongolian. Okay. Thank you very much for your attendance. Thank you. За, баярлалаа. Бүгдээрээ аюулгүй ажиллаарай. Be safe, guys. Add value to the existing planning processes and so on. Well, it doesn't matter if it's on the ground. Хүний уурхад оюутлогоо төсөлтөөр хүмүүсийн ингээд бие бинийгээ хүндэтдэг. Тэгээ бие биетэйгээ ингээд үнэхээр сайхан харьцдаг харилцаа ингээд надад амар гоё исэн. Тэгээ яг ингээд оюутлогоо хамгийн анх ирээд би бүр ингээд гайхчихсан зэ. Ийм ижигдөөсө бодоогүй. Яг ингээд бүх юм зэгцтэй. Хүмүүс очрлж чадчихээн. Хүмүүс хоолндоо очрлж гин, автобусандаа очрлж гин. Бүх юм ингээд амар гоё зэгцтэй, дэг журамтай. Яг тэр нь үнэхээр амар гоё. Таалагддаг. Тэгээд энэ чинь ингээд ажиллаж байгаад Улаанбаатар хот руу ингээд буугаад очингууд бүх юм ингээд шал үүрзээ. Миний хувьд болохоор оюутлогоо төсөл дээр ихчлээ удаан цагийг өнгөрөх амар дуртай. Чук ах дээр. Тийм. Габи ах дээр. Биш Габи Чокай тэр борч ягаад бааныгоор таардаг үлээ. Габи ах биш хин Чук ах сүнцээ. Анх уурхад ажиллана гэдэг хамгийн түрүүнд ээжтэй хэлсэн. Тэгээд ээж маань чи чадах юм уу? Чи чадах уу гэдээ амар тийжсэн. Тэгээд яг
ирээд ажилласны дараа чи яг юу хийдээ уурхад орд юм уу? Чи яг тэгээд тэр амар олон залуучуудтай гүний уурхад ороод төөрчваа. Тэ харахгүй болонд очиод алга болчихваа. Хүнээс битээ салаарэ. Хүнтэй байн хамт яваарэ. Ер нь бол яг тэгжсэн. Тэгэл яг ингээ уурхад орж ирэнгүүт угаасаа хүн болго ингээд намайг дагаа явна. Би тэгэл тэр хүмүүсээс салахгүй хамт явна. Тийм болохоор ер нь бол аюул ер нь байхгүй. Мэдээж байгаа. Гэтэ би өөрөө халамжлагчтайгаа хамт явж байгаа учраас надад л аюул байхгүй. За, тань хөө. Хим босоо. Яг энэ арид дээр хатцгаа. За. За, бид нар одоо газрын гадаргаас доошгоо 1365 м гүний барилд ирсэн байна. За, энэ барил ямар бүтээн байгуулалт явж байна гэхлээр анхдагч бутуур 2 гээд гүний уурхайн хөдрийг бутлах том бутуурын барилга байгууламж. За, энэ барилга байгууламжийн өндөр нь одоо ерөнхийдөө 48 м өндөртэй 28 м өргөнтэй ийм барилга байгууламж одоо том одоо Аз төвдөө хамгийн том ухтлаг хийсэн газар гэсэн үг. За, энэ ухтлагыг хийхэд нийтдээ 30,000 м3 шорог энэ одоо та бүхний өдөж байгаа газраас дээш нь газрын гадар руу гаргасан гэсэн үг. Газрын гадар дээр барилга бааж байгаас тэс ондоо нь юугаар ялгаатай вэ гэхээр бид нар энэ материалуудыг нэг дор бүгдийг авчираад хурааж болтгүй. Яагаад гэвэл газар доорчин бүгдээрээ хязгаарлагдмал талбайтай зай завсартай. Тэгээ энэ ч ганц баг ажилдгүй. Дээрээс нь бас маш олон баг зэрэг ажиллаж идэг болохоор бүх зүйл нарийн зохион байгуулалттай төлөвлөгөөний дагуу орж ирж ингээд дистратаагаар бүх ажлууд уялдаж явдаг. Энэ 16 давхар байшин шиг том бүтээн байгуулалтыг энд байлгахын тулд энэ бүх одоо бэлгээний хэрэгслүүдийг ерөнхийдөө 300 уурхайчин 4 ээлжин дээр ажиллаад за энэ бүтээн байгуулалтыг одоо яг барилгын хэлцэд хүлээл гэж өгсөн байгаа. Барилгын хэлцэд дараагийн хэлцэд нь орж ирээд саяны ярьсан том бүтээн байгуулалтын ботлуурын хэсгийг энтэй барьж байгуулдаг гэсэн үг. Газрын гадар дээр байгаа барилга чинь бид нар үнэхээр том барилга барьж байгаа ч гэсэн бид нар чөлөөтэй бүх юм бэлэн байж идэг. Газар доороход бид нар агаар, ус, даралт тийгээс ахуулаад бүх юм хязгаартай бид нар өөрсдөө бүгдийг нь оруулж хийж байгаа. JHA and general permit ready. After I will inform you. We can check the inspection. You do inspection yourself. Orada kim var mı? Şimdi direkt rafına çıkalım yukarıya. Ne kadar? Volkan orada. Volkan. Tamam. Tam telsizle tam zamanında geldi. Монгол, англи, турк. Тэгэл ерөнхийдөө нөгөө англи, турк бол нөгөө холиол тэгэл холиол явчихсан дөө тэгэл. Би өөрөө бол гадаад мадад явж байгаагүй шүү дээ. Нэг ч удаа тийм англи, америк одоо юу гэдэг чинь уушаа 90 орсон, хоошоо улаауд орсон. Ингээл болоо. Operatörler bunlar. Bunlar da şu tanklardan tankları getiriyorlar. Dart bunlar Dart var. Манай компани 50% нь баг турк хүмүүс байгаа шүү дээ. Нөгөө НК компани маань турк улсын компани. Тэгээд яалтчгүй турк хэл сурах шаардлагатай болсон. Тэгээд 4 сараас эхлээд бас өөрөө нөгөө хуваараа бас хажуугаар нь видео бичлэг үзээд жижиг нөгөө ярианы дэвтэр ном аваал те нөгөөдгөө эргүүлж үзээл тэгэл нөгөө тэрийгэ туршиж үзээл gözlemlenen yerler tekrar ажлын шугамаар яалтгүй нөгөө форментайгаа багийнхаа гишүүдтэйгээ ажил үүргийнхаа талаар ярилцсан. За одоо энэ дээр энэ зурган дээр ямар ажил хийх юм гээд тэрний шаардлагаар турк хэлийг бас боломжийн хэмжээнд сураад эхэлсэн. Би яг 3 байршил дээр ажилладаг. Улаанбаатар офис дээр ажилладаг. Төслийн гадраг дээр ажилладаг. Бас UG орж ирж ажилладаг. Тэгээд ер нь бол ялгаа гэх юм бол Улаанбаатарт ч тэгээд ялгаагүй ажлын 8 цагаар бага цагаар тэгсэн хэрнээ одоо тэгээд замын төвчрөлийн нэтэргээл ер нь орчны стресс жоохон их байдаг. Оюутлаа уурхаад ирж ажиллахаар орчны стресс байхгүй болчдөг. Тэгээ амар юм 50 ажилладаг.
босоочны хажуугийн хандрилүүдээ нэг жоохон юу амарлаа юм байна да. Өндөрлмөр юм байна да. Төгсөлдөө дандаа цуулаад намсаад орчихсон байгаа тийш. Ороорлогч шүү. Хамгийн дээд нь ажил авсан. Окей, энийг бол дуусч байгаа юм уу те? Энийг бол дуусч байгаа. Одоо эндээс биш дахиад нэмэлт хийж гараад. Тэгээ энэ шатны өөр явсаар хагаад 22 өнөө 23 м дээр дээдлэн дээр эслэх хүс тэнгэрлэг. Тэрийг мөрч авахаар байгаа байхгүй. Оюутлогод бол тэс өөр ертөнц байдаг. Оюутлогод барилгын шатны хөгжил бол дэлхийн стандарт руу хүрсэн байна гэдэг нь бол угаасаа бид нар бүгдээрээ харсан. Өнгөрсөн жил манай баг тэмцээнд орцсноор үүнийг бол баталсан. Мөг хаяа ячи. TS 24 кос орч хэдүүлээ. Одоо яг сайт дээр хийж байгаа тэмцээний чинь юу дөрөв нь болохоор яг өвтгийн Ретинтогийн scaffolding дөрмөг бол яг дагаал явахаар байна шүү дээ. Яг 2 дахь өдрийнх юм уу? Тэрийг нэг техникийн зөвлөгөө хийж ер нь шүүгч нартай нөгөө багийн ахлахууд нас нэг танилцуулах ажил байгаад байгаа. Техникийн зөвлөгөө гэхээр яа. Техникүүд ингээд уулзсан юм байна. International Scaf Champ 2023 гэдэг олон улсын тэмцээнд оролцсон. Тэгээд Азаас цор ганц баг бас Азаас анх удаа оролцож байгаа баг нь байсан нэр онцлогтой. Тэгээд илүү нөгөө нэг scaffolding-ийн хөгжил нь илүү олон жилээр үргэлжилсэн тийм улсууд ер нь бол байсан. Яг гэвэл одоо жишээ нь Литв, Польш, Финлянд гэх энэ улсууд бол scaffolding-ийн хөгжил нь бол 100 жилээр яригдчихсэн тийм 100 жилийн ер нь бол яг энэ салбар нь ингээд 100 жилийн өмнөөс хөгжөөд ирсэн юм том салбараа том улсууд байсан. Тэгээд энэ улсуудтай бид нар яг нэг тэмцээн зэрэг ороод нэг талбар дээр ингээд шатаа угсраад хэн илүү чадвартай, хэн илүү хурдтай, хэн илүү аюулгүйгээр одоо яг энэ даалгаврыг гүйцэтгэх чадвартай гэдэг бол ер нь үзсэн. Тэгээд уг тэмцээнд бол манай баг 6 дугаар байр эзэлсэн. Тэгээд хамгийн онцлог юм нь бол бидэрт уг тэмцээнд бусад бүх багууд одоо нэг пенальти оноо буюу яг аюулгүй ажиллагааны ямар нэгэн алдаа гаргаад тэрэн дээр оноо асуулсан байсан бол манай багийн хувьд нэг ч пенальти оноо асуулаагүй 100% сейф ямар ч оноо асуулаагүйгээр гүйцэтгэхээр хамгийн онцлогтой байсан. Дээрээс бит унах дээр бол ямар ч үсэн тооцоол нэгсэн бэлэг дуусчихад байна тий. Дууссан. Тэгээд манай тооцооны инженер тооцооллоо гаргаад тэгээд Warl-ээр баталгаажуулах байсан. Хамгийн сүүлийн баталгаажуулалт нь Warl-аас нааш өгөөд ирсэн. Тэгээд ерөнхийдөө одоо бид нар гүйцэтгэлээ хийнэ л гэсэн. Энэ дээр нөгөө нэг хүчтгэл нэг даац нэмэх нөгөө нэг турбанууд тэгээд лац бимнүүдээ бас нэмэх юмуд бас байгаад шүү дээ. Нэр пресс, өвдөр прессүүдээр энэ дээр нэмж өгөнгөт манай бендинг момент одоо энэ илүү номорсон байгааз одоо юм болсон байгааз тэгэхээр энэ хоёрын хооронд ерөнхийдөө ачаалал бид нар латс бим руугаа шилжүүлж байна гэсэн бим буюу дам нар руугаа. Тэгвэл энэ дээр бас юу ямар юм да. Нэмэлт ер нь бас брэсингүүд нэмэлт толгуурууд бас хүчтгэлүүдээ бас нэмээд хэдүүлээ дахиад нэг бас ер нь тооцоол бас үзчихэд ер нь буруудахгүй харагдаад байна тий. За окей. Тэгвэл ингээд дуусах. За тэгээд их. Та хоёр хоол орхон. Орно. Ман баар орно. За харъя. Яцгаа. Let's go. 자, 저기서. 자, 화, 차면. 자, 내 붙이지. 또 매너. 자, 말아가 안 가라 디시. 아이다 더 가자, 뭐야 더 가자. 자. За, хэдүүлээ баярын үйл ажиллагаа эхлээс өмнө аюулгүй ажиллагааны заавар шалтгаалаад танилцъя. За, онцгой байдлыг үүсгэхэд бидний яг одоо барьж байгаа диско ангаар маань нийт 4 аварыг ашиглаж гарч байгаа. Мэдээж ойрхон бүлийн уурхаан 3-4-гээр шафтын 1000 м хүртэлх нэмж чадсны баяр ууч байна. Астажгүйстэй. Ахна өчтөр ирсэн. Баяртай ороход ирлээ.
We are gathered here tonight to celebrate a very big achievement, and that's the completion of Shaft 3 and 4. To give you a perspective, Shaft 4 is 11 meters, and it's the equivalent of 11 blue sky buildings stacked on top of one another. Дэлхий дээр хэрэгжиж байгаа сүүлийн 30 жил хэрэгжилжсэн хамгийн том одоо босон тэрнээс бид нэр хоёрыг зэрэг барьж байна. Тэгээд та бүхэн өөрсдөө бахархаж болно шүү. Бид нэр бахархалт хамт олон шүү. Тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. Энэ үчиг сайхан өнгөрөөгөөрэй. Рио Тинтогийн зэсцоосны эзэд болж байгаа хамт олонний төлөөлөлтөө бүр зэрэгцсэн ажилтан хөдөлмөрлөж байгаа уурхай ажилтнаа халуун амнастаа баярлалаа. Тэр хэмжээгээр башара хамгийн дүүтэй дүүнэ Бакарина бүжиглэн За би бол одоо уурхайгаар ажиллаад 19 жил ажиллаж байна. За яг оюутлахад ажилд орсон нь 2012 онд орсон байна. За миний хувьд болохоор Shaft 2 болон 5. За тэгээ тэрний дараа Shaft 1-ийн дор хөндлөн аман дээр одоо Orben буюу хөдөр болгоорын төсөл дээр бас уурхайчнаар ажиллаж байсан. Одоогоор Shaft 4 болон 3 дээр ахлах уурхайчин мөн сургагчаар ингэж ажиллаж байгаа. Одоо миний 5 дахь босон байна. Одоо хар багасаа уурхагаар ажилласан учраас уурхай надаа мэдээж маш их үнцэнтэй. Маргааш өдөртөө жамботод харах гэдэг тийм. Хамгийн гол нь хамт олон маш гоё байдаг. Босон ам бол одоо за яг босод бүх ажлууд онцлогтой доо. Тэгээд яг босон ам болохоор яг ийм босон нүх хатаг учраас бүгд яг нэг гэр үе шиг нэг нэгээ байнгын хардаг, халамжтай. За тэгээд бүх ажил дээр зүтгэв. Амралтаараа тэрний нэгэндээ тусч юм болдог. За нэг өвдөд зохиол нэгийг заавал оруулдаг. Ер нь яг ингээд нэг их хүүхдүүд ч гэх юм уу. Энэ айгүй гоё тийм гэр үе шиг болдог ийм ажил байгаа. Онцлог нь яг энэ Афрон Петрийг энэ ус тусаад байгаа. Эцэгтэй бүр дээрээсээ болж байгаа шүү. Тийм. Тэгээ одоо энэ чинь нөгөө нэг өвтгөөс биднээс ингээд юу дээрээс нөгөө штэ чиглэл өгнө штэ яаж зогсоохын нэтрэ гэдэг тэр болтол хийх бүх нөгөө нэг энэ хамгаалтын ч юм уу тусж байгаа ажлаа зогсоох маягийн ажлаа бүгднийг бит бит. Одоо жишээлбэл энэ чинь би сая хардаа тэн дээр ингээд тор зогсон юм штэ тий. Гүний уурхай дээрээ би хамгийн түрүүнд дэмжижээс нэг төслийн яг уурхайд орж исэн. Тэгээ яг тухайн үед болохоор яг дөнгөж төсөл эхэлжсэн болохоор яг юм хав харахгүй ер нь гэрэл бахтай тэгээ шороо тоос ихтэй яг тийм байсан. Тэгээл за гэд тухайн үед бодсон байжснаа бүтээн байгуулалт нь ингээд хийгдээл ингээд явангууд явсныхан дараа ингээд орж ирэнгүүт вау би ийм дээр ажиллаж ирсэн юм уу тэ амар юм том бүтээн байгуулалт босцсон. Яаж энэ хүмүүс ийм хийдийн гэсэн нэг тийм юм бахархмаар тийм сэтгэл төрсөн надаа. За 2016 онд бид нар гүний уурхайн төсөл эргэж нээгсний дараа энэхүү төслийн маань зураг төслийн ажил эхлээд 2018 онд батлагдсан байгаа. Батлагдсанаас хойш бүх энд ямар том төхөөрөмж суулгахын, хийн угсрахын гэдэг ажлууд шат дамжлагтай хийгдэж явсаар байгаад өнөөдрийн хугацаанд яг өнөөдөр одоо бидний ард байж байгаа энэ залуус маань Монгол инженер техник ажилчид энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа гэсэн үг. За тэгвэл бусдаараа ер нь айгуу тий. Тиймэрхүү.
Тэгээд хэрвээ дахиад видео үсчих юм бол Viber group дээр бичээд явуулчих. За баярлалаа. Гараад ингэж орцсон нөө. Манай хурал дээр бичиж засан битгий гараа за. За. Тэр зизээ өнөөдөр төрөх. Одоо би ч ингээд туршлагатай хүн болчлоо шүү дээ. Тэгээд ингээд шинэ хүмүүсийг эргэтэн бүгдийг нь зааж өгөө сургаад анхуул тэгдэг байлаа 3 4 хэлж байгаа бүгдийг нь сургалтын ороод өөрөө дагуулж ороод бүгдийг нь зааж өгөө явдаг байсан. Одоо ингээд дуусах төхөөл ирсэн. Манайхан намайг байхгүй ч гэсэн ингээд асуудал байхгүй ажил маань аюул ослогоор хурдан шуурхаа аюул ослог ингээд явж байгаа. Би одоо өөрөөрөө бахархан өөрөө цуг ажиллаж залуучуудаараа маш их бахарч байгаа. Үнээр мундаг ажлыг, мундаг эрсдэлтэй ажлыг, ийм хүн бие хүчний ажлыг ийм гоё ингээд бид нэр аюул ослогоо гоё ажиллаа дуусгаж байгаа гэж маш их баяртай байгаа. Байлцаж ирэх байна. Чанарсан болон азтан болсон усуд байдуулаад тэр алан баяр өгнө. За ааштай хөлбөлнө. За сабураа гэдэг баярлалаа. За нэг хоёрын мураа Айлгайсгаа биднээс ахмурдаа айлгайсгаа. Босон ам хэм бол одоо хамгийн анхны босон ам шарп 1 гэдэг босон ам 1 юм төсөл байгаа. Тэрэн дээр манай дунд ах маань хамгийн анхны уурхачдын бас нэг ажиллаж байсан. За манай бүрдээс бас ах маань өгдөг. Тэр ах маань 2000 оноос хойш яг энэ одоо шарп гэж байхгүй, баяжуулах байхгүй, яг энэ тал газар байхад манай ах маань энэ хайр ирж ажиллаж байсан. Тийм хүн байдаг. Тэгээд одоо гэр бүлээсээ 3 дахь уурхачин болон ажиллаж байна. Тийм байна да. Босон 5 бол ингээд арай өөр одоо школ гэх юм уу те одоо экспортууд нь өөрөлд ингээд Канада болоод ирж байгаа. Тэгээд ингээд манай одоо би их өмнө даапрагуудтайгаа ингээд ажиллаад сурцсан Канадууд ингээд ирэнгүүт бас хоорондынх нь ялгаа нэг мэдэгддэг. Тэгээд тэднээс маш их юм сураад ингээд цаашаа улам сайжрах дараагийн босон амнууд маань сайжраад явж байгаа жишээ нь. Энд бүх юм байдаг. Оюутлогын сайт дээр хоол, өнгөө хоол өгч जैन. Камп маань амар гоё, тухтай, ортой, хүнжилтэй байна. Тэгээд спортоор хичээлэх бас боломжийг өгч जैन. Тэгээд бас хүсвэл баараас орж болж जैन. Тэгээ номын сан байна, PC байна, үгсчин, ойдол гэх бүх юм энэ дотор ингээд хангагдсан. Бүгд ингээд цаанаас нь ингээд зохион байгуулалтад ингээд өгсөн. Тэр нь надад үнэхээр маш их таалагддаг.
За энэ болохоор одоо газрын гүнээс газрын гадаргаас 1300 м-ийн гүнээс дамжуулсаар байгаа газрын гадарга хүртэлх хөдрийн биетийг тээвэрлэн гаргах туусан дамжуулгын үндсэн хийц угсралтын хэсгээр ирсэн байна. За энэ нь болохоор нэг ширхэг нь одоо 2300 орчим метр буюу 2.3 км орчимтай. Ийм туусан дамжуулга. Бид бүхэн одоо яг угсралтын ажил дээр болохоор яг энэ угсралтын туусан дамжуулгын төгсгөлийн шат буюу туузыг нь одоо энэ хийц дээр угсрах тавих ийм хэсгээр ирсэн байж байгаа юм. Яг 2.3 км орчим урттайгаар 3 конвейер явна гэсэн. 2.3 км явлаа, өнцгөөнийг нугаллаа, 2.3 км явлаа, дахиж нугаллаа гэд нийтдээ 6.7 км орчим туусан дамжуулгаар хөдрийн битмэн дээш нь тээвэрлэгдээд газрын гадар руу гараад баяжуулах үйлдвэрлэл явуулна гэсэн. За энэ хийцийн гол онцлог нь гэх юм бол доороос ямар нэгэн тулаас байхгүй бүгднгийн одоо нөгөө нэвтрэл тавигдсан хонглоос таад одоо харж байна тэр дээр уурхайн бэхлэгээний боолтыг ашиглаад дээрээс нь дүүжилсэн байна гэсэн. За яг энэ мотор бол дэлхийн хэмжээнд бол цөөн тоогоор угсрагдсан. Угсрагтаа бол яг нэг конвейерыг жижиг хэмжээний буюу нэг 2 моторыг л нэг удаадаа угсардаг ч юм уу. Тэгээ нэг конвейертай бол. Уядлахаа уурхаадаар бол яг энэ моторыг 4 конвейер дээр 8 ширхэг угсарч. 4 конвейер дээр 8 ширхэг гэсэн. За энэний яг онцлог гэх юм бол туршилт тохируулга одоо бид түрүү ярьсан цахилгаан соронзоо ороомог гэж байна. Гадна талаар нэг ороомог, дотор талаар нэг ороомог, хажуу талд нь хөдлөж болно байж байна. Одоо тэр хоёр соронзоо одоо ороомог байгаа шүү дээ. Зис ороомог. Тэр ороомгийн хоорондын зай ямар ч алдаагүй байх шүү дээ. Алдаагүй буюу бид нар энэний суурийн одоо угсарч байгаа суурийн төвшингийн суураас нь эхлээд одоо ингээд тохируулга хийгээ явна. Тэр нь 1 мм-ийг 100 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний хэмжих одоо юм угсралтын нэгжээр хэмжиж тохируулдаг гэсэн. 1 мм-ийг буюу одоо өсний хэмжээтэй гэсэн. Нэг өсийг өсөө шигтийг 100 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний алдаагүйгээр энэ хөрөмжийг угсарж иж энэ мань өөрөө зөв ажиллана гэсэн. Одоо энэ чинь ажиллаж яг одоо актив буюу яг ингээд байгаа залууч одоо энэ 3-4 маань уурхаач одоо бүгдээ одоо хамгийн сүүлийн яг босаамыг ухчаа залуучууд байхгүй. Мэдээж гонигтай дуусаад пакет босаамны төсөө ганц онцлог пакет дуусчдаг алга болж хүмүүс яг хаашаа явах вэ яг үгээд санаа зовоод хэлчихдэг. Яг оо мэдээж бэлтгэхийн үед бол маш сайн бэлтгэж байгаа дэлхийн хэмжээний хааж очоод ажиллах чадвар нь байна те. Ийм хүчин байна. Босаамыг ойлгож бүх циклийг мэднэ. Хуучин босаам тавдар ажиллажсэн цахилгаан чинь 2 цахилгаан чинь маань бас нэг HC маань австрал бас нэг босаамын төсөл дээр ажиллаж байгаа шиг те. Яг уурхаач чинь бол одоохондоо ажиллаж явж үзээгүй байгаа. Одоо ер нь явах гал бэлтгэж байгаа. Одоо ихэд уснаас авахулаад зарим нэг хүмүүс маань ер нь бэлтгэгдээд явж байгаа. Тэгээд мэдээ чадрын хувьд бол хаач ч гологдохгүй мундаг залуучууд бэлтгэгдсэн байна даа. За ганцхан хоёлаа каска сойлоо доо. Цагаан каска авъя да. Очроо 3 сар болсон тий. За энэ гэрэл цоодох шатч өгшөө яахаа цаашаа явахгүй консол гаваа шийдчих байгаа сте. Консол гаваа шийдчих наастаасаа контракт. Солонгост яг энэ чиглэлээр би 7 жил ажилласан. Тэгээд Солонгосын бас тэргүүлэх групп Карпас компанид нь бол энэ чиглэлээр ахлах ажилтаа хийгээд өөр ажиллаж байсан. Тэгээд энд ирснээрээ бол би зүгээр яг өмнөх тэр 7 жилийн одоо миний одоо experience миний туршлагаас илүүтэйгээр энэ 2.5 жил бол бүр маш том туршлага болсон. Би магадгүй зүгээр өөр улсад өөр газар өөр одоо Улаанбаатар хотод ч юм уу те энэ чиглэлээр ажилласан бол магадгүй би энэ 2.5 жилд олж авах ёстой туршлага магадгүй бараг 20 жилийн дараа л олж авах байсан байх гэж би боддтой. Гүний уурхайд мөрөгцөг дотор те эсвэл ингээд маш их юм кабелтэй шугам хоолой босон давчуу жижиг зайнуудад тоос шороо ихтэй орчнуудад за тэгэл шингэн одоо дүүрэн танкны дээгүүр дүүжин шатнууд за тэгэл одоо энэ ард харж байгаа тэр хөдрийн агуулгах дотор те хөдрийн агуулгах дотор дүүжин шатнууд гээл биднэрт ерөөсө өдөр болгон янз бүрийн челленжүүд ирж идэг. Маш хүнд даалгаврууд ер нь бол ирж идэг. Гэхдээ манай баг бол би энийг бол нүур бардам хэлэх дуртай. Манай баг бол яг одоо энэ өдөр болгоны бидэн дээр ирж байгаа энэ даалгавруудыг бол үнэхээр ямар ч алдаа мадаггүй үнэхээр 100% төгс гүйцэтгэж чаддаг гэдэгт би бол залуучдаа бахархдаг. Hello Mega.
Oh, I'm going to TS24 coast. No, it's okay, mate. I'm fine. Buddy. Cheers. Well, more or 12? We can go to B1. He's released Yeah. it to B1. Yeah. We're currently around D1. They're averaging 8 metres a day at this moment. Night shift and day shift. That's the plan from now on, yeah. That's a better way. Spot on. Sound mate. That's much We're all that good. scaffold. Yeah, we're good. Yeah, I'll put them straight on, mate. See you, Dave. За яах вэ? Гарцгаах уу? Бүснүүдээ шалгаснууд болоосаа. Одоо хэлэх юм бол шинэ манайх одоо яг Австралийн барилгын шатны стандарт, Английн барилгын шатны стандартыг нийлүүлээд оюутлах одоо авчраад боловсруулад хөгжүүлээд дахиад бид нар өөрсдийн бүр яг Монгол хүмүүсийн тийм Монгол хүний зан чанар төлөв Монгол хүний одоо хийж чадах потенциал таарсан тийм барилгын шатны өөрсдийн стандарттай болсон. Бид нар энэ стандартаа бол ингээд өдөр их тусам ер нь бол хөгжүүлээ явж байдаг. Ажил амьдрал маань бол 5 цагаас сэргээс эхэлсэн. 5 цаг цэрлээ, өдөөний цаг 5:30-д дуулаад 6 цаг гэхэд одоо ажил руугаа явах унаандаа суун 6:30-аас ихний одоо ажлын өмнө ордуудад явна. За ингэж явсаар хагаад өдрийн дуршид дөрөвдүгээр бүх одоо орон зөвлөгөөнөө, инженерийн шийдлүүд, тусалтын ажлууд бүх юм маань цагийн хуурийн дагуу 7 хоногийн төлөвлөгөөгөөр явагдсараа байгаа. Орой 19 цагт миний ажлын одоо цаг дуусна. За ажлын цаг дуусаад эргээд амрах байрандаа очиход нэг 20 цаг орчим болж байна. 28 цаг. Тэр 28 цагаас маргааш өглөөний 5 цаг босно гэж үзэхээр нэг 9 юм уу 9:30 гэхэд одоо би өөрөө эргээгээд амарч ирсэн байх, унтсан байх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ 24 цагийн циклтэй өдөр тутамдаа яг давтагддаг ажлыг хийдэг хүмүүс бол цагийн менежмент, зохион байгуулалт гэдэг зүйлийг бас их сургадаг. Хизэн ямар ажиллаа хийх вэ? Юу зохион байгуулалт төлөвлөгөө гэдэг ийм хувийн бас цагийн зохион байгуулалтыг маш өндөр хэмжээнд өгч чаддаг би бол. Удирдлагын багийн гол мэдээлэл байна. За ажил хүчний мэдээлэл. Төслийн талбайд нийт 416 хүн байгаагаас сургалттай 14, налын амын өдрийн ээлжинд 55, шөнийн ээлжинд 85, гадрах дээр 8 хүн төлөвлөсөн байна. За өөр зүйл байхгүй дурга ээлжинд ажилдаа гарцгаая. Бэлдээд аюулгүй. Тэр ажилласаа маш гоё эрч энерги авдаг болохоор ажилдаа маш их дуртай залуучууд маань ирдэг. Би ч өөрөө яг тийм өрөм дуурангууд өрмө болооталтаа авахыг бас ингээд хичээдэг. Тэгээ одоо ингээд гоё штэ тэгээд яг өрөм дуурангууд сайхан байдаг. Тэгээд бүх ажил маань ер нь тийм дээ. Тэгээд бүх ажилласаа ингээд кайф аваад явж байна. Бугаас өмнө энэ амирхан нүдгээс жоо хөсөлчээрээ за. Бач. Эцэг гэж дээ. Яач даач дээгүүрээ хагшаага ягаад. Та болаасалтаа.
би залуучуудад хэлдэг та нар бол хамгийн мундаг ажлыг хийж байгаа. Өөрсдөө бахарах, үнээр бахарах хэрэгтэй. Энэ том ажлын ард гарч чадж байна. Одоо гаднаас ингээд мэрэгчлэнгүүд ирнэ. Өмдөө багаж юм хаанаач мэрэгчлэнгүүд ирнэ. Яг л бидэртэй адилхан. Биднээс баг ирээд монголчуудаас баг сурдаг байхгүй. Оюутлага гэдэг өөрөө бол нэг юм яг юм хөл үт юм философи болсон нэг юм ертөнц байгаа тийм. Энэ ертөнц маань өөрөө ерөөсөө хүн одоо та бол яг энэ уухаас гарч байгаа баялаг бол ерөөсөө хүн та өөрөө. Та гэр бүлтэй эрүүл саруул бүрэн бүтэн очих нь бол яг одоо хамгийн гол зорилго нь ерөөсөө тэр өөр босод зүйл ерөөсөө биш. Тэгэхээр яг бид нар үүнийг ерөөсөө яг хамгийн гол болгож ажилдгаараа ер нь бол бид нар бол 100% аюулгүй ажиллагаа 100% бүх юмыг одоо яг хамгийн одоо эрсдлийг хянаад бүх зүйлийг хамгийн сайн хийдгээрээ ер нь бол давуу тал юм байна. Бид нар бас оюутлагоос бас илүү их юм ер нь сурсан юм байна те. Босод улсуудтай харьцуулбал бид нар аюулгүй ажиллагаа гэдэг юмн дээр бол үнэхээр бэстэ чаддсан байна гэдэг бол ер нь бол мэдэрсэн. Rio Tinto-гийн гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шилдэг төсөл гэдэг шилдэг уурхай гэсэн нэр хүндтэй шагналыг бид саяхан хүлээн авлаа. Өөрөөр хэлбэл энэ нь Rio Tinto-гийн нийт 55 уурхай төслүүд дундаас оюутлагын гүний уурхайн төсөл хамгийн шилдэг нь гэсэн үг юм. За миний одоо ойрын маш гоё мөрөөдөл байгаа. Тэгээд оюутлага уурхайн одоо надад олгож байгаа боломжийг ашиглаад Rio Tinto уурхайн магадгүй гадны ямар нэгэн төсөлд одоо Монгол мэрэгчлэлтнэр очих тийм хүсэл мөрөөдөлтэй байдаг. За тэгээд цаашлаад ирээдүйд бидэрт хэрвээ боломж олдох юм бол олон улсын зах зээл дээр гаднаас ирж байгаа мэрэгчлэнтэй адилхан гадны мэрэгчлэнүүд гэж Монгол дуудаж байгаатай адилхан Монгол залуучууд маань өөрсдөө болон компаниараа хувь одоо баг хамт олноороо олон улсад гараад бас гадны мэрэгчлэн болоод ажиллах юм бүрэн боломжтой. I actually started at Oyu Tolgoi in 2008 when it was a greenfield project, and at that time we had a lot of new people to heavy industrial construction, a lot of new people to underground mining. There's a lot of passion and enthusiasm to get in there and learn. I left the project in 2012 when we commissioned the open pit and the concentrator, and so I came back 10 years later in 2022. And I was blown away with the development of the national workforce. Really competent, capable young leaders, leading big teams, leading big projects. And our national contractors' capability is impressive. I would take our national contractors here around the world to any major capital project.
My name is Stephen Canning. I've had the great privilege and the great honor of being asked to return to Mongolia to deliver and complete one of the greatest projects that's ever been done. I thank each and every one of you for your contributions. I want to start also by thanking all of the folks that we don't think about behind this project. Those are the folks that drive us, the folks that feed us, the folks that keep us safe, the folks that keep us healthy, and our operations team, which has been absolutely exceptional. Next, I want to thank each and one of your families. I do recognize that we've had grandparents, we've had our parents, we've had our partners that have all been behind us. On this project, on this journey, we have met lifelong friends. Along with that, we may have fallen in love. Some of us may have had children. And I want to thank each and every one of your families for being with us, for having the courage to be at home, to wait for us and continue to support us. Finally, I want to remember how difficult some periods had been, but we persevered. During COVID, we learned to believe in ourselves, and that's an incredible achievement. Along with that, I want us to all remember that each one of us has contributed. We've been a construction worker, we've been a fabricator, we've been a builder, we've been an engineer, but the success of all of that team has made us OT proud. Each one of you is going to continue on your own journeys now, and I want you to all remember what a contribution that you've made. You have become the pioneers underneath the future. Thank you.